Салбарын тохиргоог хэрхэн хийх вэ? Салбарын тохиргоо цэс нь зөвхөн үндсэн салбарт харагдана. Энэхүү цэснээс та өөрийн салбаруудын мэдээллийг харах боломжтой. Мөн салбаруудын мастер бүртгэлийг шинжилэн оруулах боломжтой. Үүний тулд тохиргоо хэсгээр нэвтрэн орж салбарын тохиргоо цэсийг сонгон бүх салбаруудын мэдээллийг бүрэн харах боломжтой. Нэгдүгээр, код гэдэг нь салбараар нэвтрэх үед ашиглах кодыг хэлнэ. Хоёрдугаарт, утасны дугаар гэдэг нь салбараар нэвтрэх үед нэвтрэх нэр болно. Гуравдугаарт, нууц үг гэдэг нь салбарын бүртгэл үүсгэж байх үед оруулсан нууц үгийг хэлнэ. Дөрөвдүгээрт, мастер бүртгэл хэсэгт дарснаар мастер бүртгэл татах цонх гарч ирнэ.